Ер нь жил болгоны улсын баяр наадмаар ер нь октод их крашилж хөөрхөн хүрлээ гээл бас цахим орчноор нилээдгүй явдаг те. Тэгэхээр бас найз охинтой юу? Энэ талаар нууцлж байна. Өөрийнхөө сонсноор шийдсэн хийгээл сайхан барилдлаа. Тэгэхдээ 5-ын даваанд хүчтэй начаа уган баярхтаа таараад тэгэд хонлаа. Бэлтгэл ер нь давгүй байсан. Хөвсгөл аймгийн их улсын яриад улсын начин даваа очрохын өдөр бодлогонд оролцох сургалтаа үзсэн. Багаас хичээлж байна. 13 настайгаас анх ээж маань гэрийнхэн маань жудогийн секцэнд оруулаад тэрнээс хойш тэгэл харин хичээлээ явж байна да. Тий аав талаас ээж талаас ойлгонгоос бүхий удамтай манайх та нар тэр чигээр барилддаг хүмүүс ит. Манай ээжийн маань төрсөн дөө Цолонбаатар гэж аймгийн арцсан хүн байгаа. Манай ах маань тэгээд хоёр үеэл нас аймгийн арцсан аймгийн начин үлзий сайхан ширнэн гэд ах нар маань байгаа. Энэ жил яг улсынхаа баяр наадамд ямар ч лсэн дээшээ сайхан барилдана л гэсэн зорилготой байсан да. Яг тэгээ бүх спортч одоо хатуу жил амьдрах ухаан сургаж байгаа юм да. Өөрийнхөө яг одоо ээжийнхээ төрсөн дөө ах Цолонбаатар ахыгаа л хөндлөж үлгэрч жишээ авч барилддаг да. Энэ тал дээр мэдхгүй тэгээ хүн л өөр ярьдаг ахсад нуухан тэгээ сайхан барилдсан боловч тэгээ 4-ийн даваан дээр тэгээ хасагчлаа. Одоо сумдын 100 жилүүдээр барилчаал Орхон аймгийнхаа баяр наадамд агч очиж барилтан да энэ жил. Тийшээгээл ер нь хамгийн маа зориулаад очиндоо.